Нямгаар бүрийн 18 цагаас 5 хүндээ инвеститээс бэлтгэн хүргэдэг. Гуйжин шууд хилцүүлийн цаг маань хийж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хүртэл манай нэвтрүүлэг гуйж байна гэдэг сэдвээр явж одоо тухайн нийгэм тулгамдаад байгаа альва асуудал бол одоо өнгөрсөн 7 хоногт бас альва асуудлыг одоо төр засгийн хэмжээнд авчиж гуйж байна. Энэ асуудлыг болж бүрдэх талаас нь цэгцэлж асуудлыг шийдэж өгөөч гэсэн юм ураатай явдаг байсан бол энэ 7 хоногоос эхлээд манай нэвтрүүлэг маань бас нэрээ өөрчлөөд тодорхойлох цэг гэдэг нэртэйгээр та бүхэндээ цааш хүрэх болно. Тэгэхээр тодорхойлох цэг гэдгийн утга нь одоо ерөнхийдөө иргэдийнхээ бас санаа бодлыг оролцуулаад за дээрээс нь зочин авчирч оролцуулаад ингээд тал талаасаа хилцчээж аливаа асуудлыг одоо тодорхойлох цэгийг гаргая гэсэн ураатайгаар ерөнхийдөө нэвтрүүлэг маань явахаар болж байгаа маа. Тэгэхээр та бүхэнтэйгээ бид 21 25 20 гэсэн шууд цаар холбогдох нь манай өнөөдрийн сэдв бол гал үндэстэн холбооны бас гаргасан үйлдэл тийм ээ одоо нийгмийн дунд ер нь олон байр суурийг сараасаа дагуулж байгаа олон асуудлыг дагуулж байгаа юм сэдв байгаа. Энэ талаар ярилцах юм аа. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Монголын ногоон намын дарга Бум Ялагч баярсан байна. За мөн иргэний хөдөлгөөний итгэвтэн Мөнх баяр баярсан байна. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Үзэгч та бүхэнд гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр гурлаа эхлээд ярилцж байгаа дараа нь нэвтрүүлгийнхаа дунд тавьцаагаас ерөөхдөө үзэгчээ аваад үзэгчтэйгээ бас шууд харилцаад явах гэж бодож байна. Тэгэхээр эхний асуулт ер нь гал үндэстэн холбоотой Монголын ногоон нам тийм ээ. Одоо иргэний хөдөлгөөний төлөөлөл хүн байна. Ямар сэжмээр холбогдож урд нь яаж ажиллаж байгааг тийм ээ. Энэ талаас ярих гэж. Гал үндэстэн холбоо бол одоо Монгол онц болон хөдөлгөөний эхлэл шүү дээ. Онц болон хөдөлгөөн бол анх одоо энэ гал үндэстэн холбооны эхлэл болж үйл ажиллагаа явуулж исэн. За Мөнх баяр бол Goldman гэж тийм ээ байгаль экологи хамгаалахад маш их одоо өндөр хэмжээний үйл ажиллагаа явуулж олон дайнд дэлхийд магтагдаж одоо шагнал авч ирсэн юм. Монголын ногоон нам байгаль экологи хамгаалах бүх хүчтэй хамтарч ажиллах юм зорилготой дайнд дэлхийн тунхаглахын хүрээнд бид үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Мөнх баяртыг бид нар бол улс төрийн үйл ажиллагаанд одоо хамтран оролцох олон удаа санал төвшүүлжсэн. Онц бол хөдөлгөөн гал үндэстэн холбоо бол ерөнхийдөө бол улс төрийн намаас бол зайгаа ирсэн. Яагаад гэвэл өнөөдөр төр улсыг тэргүүлж байгаа улс төрийн намууд бол ард түмний итгэл дахаа ирсэн. Андаа худлаа ярьдаг. Тийм учраас энэ улс төрийн нам гэдэг бол Монгол улсад бол одоо тус тийм авчрахаас илүү гайх авчирч яана гэдэг байр суурийг ялангуяа гал үндэстэн холбооны гишүүд ер нь баримталж учраас Монголын ногоон намтай ямар нэгэн гэрээний үндсэн дээр ч хамтын ажиллагаа хийхийг хүсдэг байсан. Гэхдээ Монголын ногоон намд энэ дэлхийн ногоон намын хүлээс өөрөг болон баримтлагч хүрээнд бол байгаль экологи хамгаалах хүчнүүд дэмжих бодлого явуулж исэн. Тавг мэдж байгаа талбай дээр болж исэн мартнуудын жагсаалт дэмжлэх Монголын ногоон нам байн хажууд нь байдаг байлаа дэмждэг байлаа. Нөхдүүд маш оронд орохт нь бид бас хэвлэлийн байгууллагыг дэмжих үйл ажиллагаа явуулж исэн. Мөн өнөөдөр ч гэсэн одоо ингээд гал үндэстэн холбооны нэр өхий хүмүүс одоо ингээд зандалчлах гэдэг зүйлээ ингээд баригдаад байцаагч байна. Шорооронд орсон байна тийм ээ. Энэ ч гэсэн нөгөө талаас нийгэмд бас энэ асуудлыг тавих, энэ эмзэглүүлэх үүднээс бид л санал асуулга явууллаа л да. Тэгээд санал асуулгын үр дүн бас олон нийтэд танилцуулж байна. Тэгээд ерөнхийдөө яагаад ийм байдалд хүрвэ гэдэг асуудал их тавигдах хэрэгтэй. Санал асуулгын үндсэн үр дүн бол энэ дээр л чиглэж байна. Өнөөдөр бид арчсан нийгэм байгуулж байгаа. Дөнгөсөө бид Батүлигээр л сууж байна л да тийм ээ. 23 жилийн өмнө өлсөөл цангаал одоо жигсэн гэдэг бол хүний одоо жинхэнэ л одоо гол одоо байх ёстой зүйл гэлээ тийм ээ. Ус агаарч гэж ярьж ирсэн бол одоо 23 жилийн дараа тийм ээ. Жигсаалыг 20-аас сууж ахчихсан тийм. Тэр чинь улс төр хүмүүст хувирдаг нэгээс хамлиомагийн их тийм дэвгүү зүйл байхгүй. Тийм учраас алтан эсэг үс чинь бүхэнд чинь аргаа ороод одоо гац хөрж штэ. Бидний санал асуулга дээр бид нэр 800 хүнээс санал асуулга авсан. Тэгэхэд бол тэр хүмүүсийн 0.5 нь маргаантай асуудлыг бол галзсгаар шийдэх ёстой гэсэн байр суурийг илт одоо биелэрхийлж гар хөлийн хөсгөө зурж өгч байна. Өмнө нь тийм ажил хийж байгаа Монголын ногоон нам бол жил болгон одоо иргэдээс одоо тухайн асуудлаас санал асуулга явуулдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол энэ галз эсрэг байр тэмцэн гэдэг асуудал нэг байгаагүй. Өнөөдөр Мөнх баяр тэргүүдэн одоо эдгээр бол эдийн үйл ажиллагаанаас ер нь тэмцвээ гэхэд бол одоо галз эсрэг барих бол нэг шийдэл юм биш үү гэсэн юм одоо оч одоо бий болж байна.
Тэгээ энэ цаашдаа энэ улс төрчд энэ худлаа ярьдгаа зогсохгүй тийм ээ. Улс их орноо л өөртөө болохгүй бол энэ очижийн онд галцаг болоод төмөр болох. Тэгээд тэр хувьсгал руу гарахыг хэмээг хүлээний онлоор бол одоо нийт хүмүүсийн 10% арай нэг өөрчлөлт амьдралд хангалуун биш байх юм бол хувьсгалын үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн болцоод гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудалтай Монголын нөгөө нам ер нь яагаад ийм бий болчих вэ? Яагаад энэ мос бууз шигтэй хөрөг гэдгийг бид нар нийгмээр хэлж ойлголцох хэрэгтэй. Тэрнээс шүү гэдэг ч юм уу үзэн ядах юм уу эсвэл энэ хэдэн малчд одоо тэгчлээ гэж янз янзын буруу. Өнөөдөр малчд гэдэг бол нийгмийн дунд давхар. Дунд давхар гэдэг чинь алдах юмтай болцсон. Өнөөдөр газар дээр байгаа байгалийн баялаг ямар их өртөлтөө гэдгийг мусаж мэдчихлээ шүү. Би аялал бизнес эрхэлдэг хүний сая 400 сумд яваа аялал хийсэн энэ жил. Тэгэхээр тэр айр уулгаад 200 миллиард долларын тийм ээ зис алттай юм уу. Энийг одоо Канадын тэр Гонконг хөрөнгө оруулагчид өгөхгүйгээ тэмцэж баг-багаар тэмцэж шин. Тэдний тэмцэл бол хэрвээ тэр компаниуд хүч хэрэглэх юм бол бууз зөвшөөрлөг ороход бэлэн байна. Тийм учраас алдахынтай ус чинь зэвсгэлэн босох юм чиг хандлага байна. Тэгээ би бол энэ асуудлыг бас нийгмээр хэлцэж нэг дүрд нэг ойлголтод хүрэхгүй бол ингээд орчих болохгүй гэсэн байсалтай. Ногоон нам ч гэсэн тэгж үзэж байгаа. Ер нь бол одоо асуудал бол нэлээд хуцаар тавигдаж байгаа шүү дээ. Ер нь төрийн байгууллагуудын хувьд ч тэр иргэний нийгмийн байгууллагуудын хувьд ч тэр тийм ээ. Тэгэхээр иргэдийн дунд бас нэг юм бодол байна л да. Урд нь жишээлбэл одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслэр мөнх эрдэргүүдийн хүмүүсийг хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхаа тийм ээ. Одоо уурхаанууд руу буудаж байсан бас дарамтлж мөнгө авч ирсэн. Гихчээний бол юмнуудыг зарим иргэд бол тийм ойлголттой байгаа. Яхахгүй. Тэр мөнгө авч ирсэн гэдэг хүн хүртэл одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслэр надаас дарамтлж мөнгө авсан гэж мэдээлэл хийсэн юм шүү. Заавал тийм хүмүүсийг өмөрөх шаардлага байна. Тэгээд одоо улсын хөдөлгөөнийхэн бол тийм дарамтлж мөнгө авч ирсэн гэсэн байдал байсан байхгүй юм л да. За энэ хэдэн жилийн өмнө бас Синтера Бурам зэрэг компани асуудал гарсан тийм. Тэр үед бол энэ Ирмөн босго гэдэг компани цогоо гэдэг хүнээс бол одоо 500 мянган төгрөгийг дарамтлж авсан гэдэг асуудал гарсан. Гэтэл үүнийг бол одоо шалгаад үзэхээр бол тэр нь батлагдаагүй энэ одоо байж байна. Хэргийн талаар нотлол зохих асуудлуудыг бүрэн тогтоож нотлоогүй байна. Тийм учраас Ирмөн босго компани 500 мянган төгрөгийн нэхэмжлэлийг авч хилцэхгүй орхон зүйтэй гэж шүүх үлдэхүүн төгссөн. Энэ бол ямар ч үндэслэхгүй асуудал байсан байгаа. Тэр үед бол одоо энэ айлхан сэрдүүлж мөнгө авсан гэдэг асуудал гарч ирсэн. Энэ Ирмэн босго гэдэг компани цогоо гэдэг хүн бол өөрөө бол одоо байгаль орчны сүлдээд явж ирсэн. Тэгээ өөрөө бол одоо энэ иргэний нийгмийн хөдөлгөөний хүмүүсийг бол олон талаас сүлдүүлээ явж ирсэн. Тэгснээр ивэнд одоо би ер нь буруугаар ойлголоо, бимээ ухаарлаа. Ивэн гэрээд одоо 500 мянган төгрөг хандуулъя одоо үйл хэрэгт чинь. Тэгэд ингээ явж яснаа энэ хүмүүсийг буруутад ирэх юмстай болохт нь бол одоо намайг айлхан сэрдүүлсэн гэж мэдгэдэг чинь гэж байсан. Одоо энэтэй төстэй явдлаа яваад байгаа юм л да. Тэгээд нэг оюун сумын одоо бизнес эрхлэгч улуурхайн компани эзэн Батхуу гэл одоо тийм огт байдгүй хүнийг л одоо гаргаж ирээд тийм хүн байдгүй байхгүй. Тантлсан гайс уучлах гэж жишээ нэ. За бас нэг одоо хүн байгаамаа. Тэр хүн бол юу гэж ярьж байгаа нэхэр өөрөө бол ер нь би бол алтны нинж гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгсэн ер нь мөнх хоёр тэргүүтээ гал өмсөх хөдөлгөөн юм бол биднээс бол төр эргүүлэх ийм төр эргэлт юм байна. Тэгээд одоо тэр хүн төгрөг бидэнд өгөх гэж одоо айлгын сэтгүүлсэн гэж яриад байгаа. Тэгэхээр одоо алтны нинж хүнээс бол төрийн эргэлтийн гэж юм утгагүй юм яриад тэр хүн төгрөг одоо нэхэмжилдэг юм эрүүл ус явуулах байхгүй шүү. Энэ мөхөр гэдэг юм чи одоо хэвийн байдалтайгаар үйл ажиллагаа явуулаад байж байгаа юм уу? За тэр бууз зэвсэг хэрэгэлсэн гэдэг асуудлыг бол шүүхээр яаж шийдсэн гэхээр энэ хүмүүс нь бол үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дугаарт байгаа байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн журам дүүрэн мөн гэж хуучлан заасныг биелүүлсэн. За ингээд энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрх зөрчигдөж экологийн тэнцвэрт байдал байгаль орчны цэвэр ариун байлгах хамгаалах эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол бодитоор дулсан аюулыг зогсоохын тулд шүүгдэгч нар иргэний журам дүүргээ биелүүлж гарцаагүй байдлын нөхцөл дээр хөлдлийг хийсэн. Ийм учраас энэ хүмүүсийг цагаатгасваа гэж тогтоосон байдаг. За ингээд одоо малчин хүмүүс маань одоо
хотонд орсон чоныг бол одоо гараа өргөж бууж өгöd өөрийнхөө мал зэргийг бол одоо устгуулах байдлаар энэ хүмүүс одоо өөрсдийнх нь амьдрах их усрыг алдагдуулаад үндсэн одоо хэрэглүүрийг алдагдуулаад амьдрал ошгоодан занлах хийлээд байгаа энэ хүмүүсийг одоо өөрийн ирэхгүй бас хууль зөрчил байгаа юм хүмүүс чинь. Хуулийг зөрчсөн тогтоогдсон. Зэвсэг баримнаас үүсэж байгаа юм байгаа. Бүртнэртэй хууль гэдэг энэ хуулийг одоо үндсэндээ хамгаалж одоо тэмцэж ирсэн хүмүүстэй. Тэгээд тэр сая төрийн ордны гадаа тэдний гаргасан үйлдэл бол одоо ингэж одоо мөн адил журам төврөгөө биелүүлээд одоо энэ малчтын амьдрах одоо их амьдрах одоо нөхцөлийг хамгаалахын тулд дахиад бас зэвсэг барих хэрэг гарч магадгүй шүү гэдгийг илэрхийлэгч одоо тийм байсан байна. Тэгээд тухайн үед бол цагдаагийн байгууллагаас ч гэдэг юм уу те одоо хүчний байгууллагын олон нийтийг айлган сүрдүүлж бас айдас давтуулах юм үйлдэл хийсэн, террорист үйл ажиллагаа хийсэн гэдэг тал руу яриад байна шүү дээ. За дээрээс нь бас ганц нэг томоохон объектуудад тэсрэг бөмбөг байрлуулсан гэсэн бас яриануд яваад байгаа. Эмгэлтэй. Тэр ингэж яриад байгаа л да. Тэр одоо хүмүүсийн одоо видео авч явсан болон дараа нь энэ тавьсан одоо тротил сум зэрэг зүйлс нь бол Улаанбаатарын тэн арсыг дэлгэрэх шаталтай гэж нэг сайд бол мэдгэсэн байна. Төрийн ордныг бас агаарт хэсэг шаталтай гэсэн нэг тэрхүү нүүрэн дээр том сонирхтой. Гарсан л байгаа. За нэгдүгээрт бол тэр хүмүүс чинь одоо ийм цэвэрлэгч нь одоо тусдаа ийм гарнатал авч явсан одоо нүдэн дарахтал ажиллаж цэвэрлэгч нь тусдаа юмд бооц. Тийм юмыг одоо зэвсгийн чанартайгаар ашиглах мэдээж боломж байхгүй. За яг хөө миний одоо толгой зэрэг газар шидэд оногдох юм бол одоо яг хөө толгой авдаг ч юм тийм л болох. Хоёрдугаар одоо тэр нэг интент тавьсан байгаа юм гэдэг нь явж баталгаа байхгүй. Ерөөсөө тэр интент тавьсан тэр хэсэг бац яа олон нийтэд болон сэтгүүлч танилцахгүй. Тэгээд тэрэнд одоо баталгаа авахгүй тэрийг одоо гал үндэстэн тавьсан гэж одоо ямар ч нотлоо байхгүй ийм л зүйл яриад байгаа. Тэгээд энэ одоо ард иргэдийн дунд юм юу хаалта хардлага энэ ч одоо нэг хэмжээ жүжиг биш үү энэ юм тавьсан гэдэг. Энэ бол төрийн байгууллагуудын одоо санаатаар зохион байгуулсан өдөр хадгалах биш үү гэж. Тэр ард иргэд бол одоо өөрийнхөө харьяат одоо иргэдийн амьдрах одоо орчин нөхцөл эрхийн эсрэг одоо гадаадын компаниудыг одоо нөхцөл болцоог болгоод газар нутгийн одоо асар их тесрэх одоо бодис ашиглаад одоо сүйтгэхэд ингэж байгаа энэ явдал харин жинхэнэ терроризм юм биш үү гэж ард иргэд хараад байгаа шүү дээ. Тэгээ өөртөө энэ тэнд айгууд л ингээд юм тавиад байгаа юм шиг байна. Байгаль орчны ханыг бүтэхийн тулд тэгэхээр чи өөртөө харин энэ террорист юм биш үү гэж. Тэгээ энэ төр маань одоо их болчихгүй болох юм хийж байна гэж би ойлгож байгаа. Ер нь байгаль орчны байгууллагуудаа бол дэлхийн олон нийтэд бол террорист одоо Аль-Каида шиг ийм байгууллага гэж одоо мэдэгдэх бүртгүүлгийн оролдох юм хийдэг болсон байлээ. Гал үндэстнийг бол одоо ямар ч байсан Азийн сан, Голдманы сан зэрэг байгууллагууд бол террорист байгууллага шиг мэдэгдэж одоо мэдүүлсэн байдаг. Эдний одоо оролдлох нь бүтэд одоо ямар нэг байдлаар одоо ямар нэг улсад одоо их орд баялаг амлах ч юм уу. Ингэж яагаад одоо террорист байгууллагуудын жагсаалтанд оруулах юм бол улсын эсвэл ямар нэг том улсын жагсаалтанд оруулах юм бол одоо байгаль орчны байгууллагууд чинь ерөөсөө шууд одоо өхлийн аюулч байна шүү дээ. Одоо тэр гадаадын байгууллагууд чинь терроризмтэй ерөөсөө хамтран зэвсэг одоо тэмцээ хамтран одоо зэвсгийн операц зэрэг зэвсгийн операцыг байгуул яагаад байгаль орчны жирийн нэг иргэдийн байгууллагын эсрэг одоо өөрөө зэвсэг хэрэглээд янз бүрийн операцыг байгуул тийм их зүүн орчин бүрдэх байхгүй. Тэгэхээр одоо ер нь одоо байгаль орчноо хамгаалаад ингээ хуулийн ёсоор ингээ зөвддөг энэ хүмүүсээ одоо бүр байхгүй болох газрын өөрснөөс арчих одоо ийм иргэншил хийж байгаа. Тэр өөрөө ер нь террорист болоод байгаа юм биш үү гэсэн юм л харагдаж байгаа. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн манай нэвтрүүлэг маань тодорхойлох цэг гэдэг нэртэй болсон гэдгийг та бүхэндээ түрүүн бас дуулж ирсэн. Дөнгөж цаг бас суугаад харуулсан үзэгч байвал өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв бол одоо сүүлийн үед бас нэлээд асуудал дагуулад байгаа гал үндэстэй холбооны иргэн тойрон тийм ээ гал үндэстэй холбооныхан бас төрийн ордонлуу зэвсэг барь нэвтэрсэн гэсэн юм асуудал яригдж байгаа. Энэ талаар тодруулахаар одоо иргэний хөдөлгөөний нэвтгтэн мөнх баяр за Монголын ногоон намын дараа бум ялагч нарыг бас студид орж авчраа та бүхэн тэгээ нээлттэй хэлцүүлгийг зохион байгуулж байгаа шүү. Тэгээ үзэгч та бүхэн маань бидэнтэй бас санал бодлого хуваалцахыг хүсэх юм бол эфирийн 21 25 20 дугаар утсанд холбогдох бүрэн боломжтой гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгэхээр тухайн өдөр бол улсын хурлын намрын ээлжид бусч болон уралдах нээлттэй их байсан. Тэр өдөр бас урт нэртэй хуулийн талаар хэлцэх байсан тийм. Тэгээд яг тэр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн хүмүүс маань мөнх баяр төргөтэй хүмүүс бас зэвсэг барьж төрийн ордон руу нэвтэрсэн. Тухайн үед нь гадуур нь
одоо сонин сэтгүүл тийм ээ телевизийнхэнд ярьцлага өгж ирсэн хүмүүсийг бол цагдаагийн байгууллагаас шууд баривчлаа үзсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та хоёр энд ингээ ярьцлага өгсөж байхгүй. Тэр нэвтрээгүй юм шиг байна тийм. Өнөөдөр тэр хойдлын хаалгаар нь ороод тэр хоёрдугаар яагаад тэр улсууд зэвсэг мэсрүүгээрээ ингээ очсон чинь та бүхэн бас бидний асуудлыг ярихдаа бидний хөөцөлтөд байдаг юм байна. Тэр хөөцөлтөд яхад нэг юм бүтэхгүй болох тэр зарим хүмүүс чинь бас сэтгэл санаа нь хямралд ордог. Янз янзын улсууд биш. Асуудлыг тайвнаар аваад үздэг ч юм уу хөөцөлдөг. Тэгэхээр одоо нямд орж байгаа шиг дорбинкар буудаг шүү гэж ярьдаг ч юм уу тийм ээ. Зан харагт янз янзын улсууд тэмцлийж байгаа улсууд яг ийм 76 гишүүн шиг янз янзын улсууд байна шүү. Энэ дотор бол одоо үүдэг ч юм одоо тэр ганхуу сайт тийм ээ. Тэр үнчүүд өчнөө захаа өчөө 103 асуулт тавиад захаа өчөөд харьцаад ингээд ахаар чинь төрийн нөгөө хуулиар чинь 2-7 хоногийн дотор хариу өгсөн ш. Тэр байхгүй. Дээрээс нь одоо үүдэг ч юм нэг манай ерөнхийлөгчийн хэлдгээр нүрээ хашгируулаад та нартай уулзнаа, ярилцсанаа гэдэг. Тэгжээс нэг гинт намын жуулгыг эхлүүлэх дээр нөгөө эртний хөдөлгөөнийхэн уулзахгүй, асуултанд хариулахгүй нөгөө ингээд нөгөө нэг хамтарч ажиллана гэдээсэн төрийн одоо зүтгэлтэн одоо хүмүүс маань ялангуяа Японд сурсан гэж байна шүү дээ. Худлаа ярина гэдэг бол Японч одоо энэ самурай төрийн Японы жүжигчний ярьж байлаа шүү дээ. Гидсэн хүлхээслөөр арга байхгүй шүү дээ. Чи худлаа ярьж байгаа байхгүй. Монгол хүнтэй уулзъя ярих гэчээд тэгчээд 103 хүний асуулт 103 асуулт тавиад тэр нь хариулна гэчээд тэнгүүтээ бэлдсэн хуулиа бариад яваад орчин Монгол хүн шууралт юм байна. Япон бол одоо ингээд жинхэнэ одоо самурай каракири бүгд нэг хийн шүү. Тэгээд чи ингэж одоо ард түмнээ үйл ошоос нь доромжлсон гарах нөгөө өдөн усууд чинь ер нь тэгэл малчин гэдэг чинь ер нь тэгэл хүн хуурахад бол тэр шиг доромжлол байхгүй шүү. Тэгэл бууз зэвсгээ бариад байгаа юм тийм юм шиг. Тэгээд бөмбөг тавьсан гэж яриад байгаа. Би бол тэр бөмбөг тавьсан гэдэг дэм хүн хоёртой санал нэстэй байна. Энэ тагнуулын байгууллагын зохион байгуулсан байна. Яг тэгвэл тэдгээр бол одоо миний мэдхээр одоо бөмбөг тавих тийм чиглэлийн тийм усуд биш л дээ. Хэрвээ тагнуулын байгууллагын зохион байгуулсан бол одоо энэ ялангуяа байгаль орчин ногоон хөшлийн яамдаар тавина гэдэг чинь оюуныг аюулд орчуулж байна. Дараа чинь одоо гэмт хэрхийг одоо залиас нь очих нь оюун бол тарж байна. Тийм ээ. Энд чинь бүхэл бүтэн 3 хүүхдийн их эмэгтэй хүнийг ингэ залиасч болохгүй шүү. Тийм ээ. Тэгэхээр ийм муухай юм хийж байгаа юм орчин байгаа ш. Энэ юуны төлөө хийгдээд байна гэхээр Монгол хамаагүй баян улс болсон. Тэнгисээр Германд яваад ирэхэд бол Австри улсад бол Монгол дээрээс 2 дахь баян улс гэдэг эдийн засгийн тооцоолт байж Сауди Арабын дараа орж 2 дахь баян. Тийм их баян хөрөнгөнд шунтсан байгаа. Өөрөөсөө л ингэ авах. Тэхийн тулд яадаг гэхээр монголчууд их тайван ард түмэн налрал учраас эдгээр Монголын баялаг зүгээр сайн нэг сүүлийн 20 хэдэн жил ийдсэн шиг идэе гэж бодод байна шүү. Одоо 76 гишүүдийн 50 нь одоо миллиардер болсон шүү. Яас 24 цаг унтаагүй юм уу? Яаж байгаас одоо миллиардер болчихдээ тийм үстэй. Ингэж болохгүй шүү. Үндсэн хуулинд байгалийн баялаг ард түмний мэдл төрийн хамгаалалт гэж заасан 6-гийн 1. Дагалдаж гарсан хуулийн 5-ын 1-д нь нөгөө 97 онд луурсан Канадуудтай хамт хийсэн хуулийг яадаг гэхээр байгалийн баялаг төрийн хүчгээ заасан. Энэ чинь луурд үндсэн хуулиуд өөрч. Энийг бүгдээрээ мэдсэн 76-аас өмнө мэдсэн дээгүүрээс энэ малч чинь мэдчихэ. Тэгээ хүн хөлөөр мал хөлөөрөө гэж бичиг заасаар яриад болохгүй болох төр чи хүнд ууралт юм байна. Кодсүг яриад очсон тэгээ буутах санаанд өдөр гарбуу барьжсэн ондоо нэг хойноос нэг хүмүүс бариад авахтаа санаанд буу алдсан юм шиг л шүү. Тэрнээс их хүмүүс айлгыг буудыгээд буу яриаггүй гэдсэн юм шиг. Номсон барьж өмнө очсон буу барьсан энэ хоёр чинь ярих юм бол адилхан зэвсэг шүү. Тийм үү. Номсон барихтай нь одоо аюу энэ хуулийн шийдвэр гараад энэ аюул болцсон. Буу яриад очих дээр наадахсан жинхэнэ зэвсэг биш болохгүй шүү. Тэний шийдвэр бол гарцсан шүүхийн шийдвэр. Буруу зүйл биш одоо. Буугаад очих чинь буруу биш болж ш. Нэг л одоо цаасаар тэмцээд болохгүй чи буугаар тэмцэн шүү гэдгийг хүн илэрхийлж харуулж байна. Үндсэн хуулийн заас 17-гийн 2 зааснаа ариун үүрэг байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэн миний журмд үүрэг гээд үндсэн хуулийг бид нар заасан. Тэр хүн чинь үүргээ биелүүлээд явж байна. Иймэрхүү асуудлууд нэгэнт өнөөдөр хэн баян хэн ядуу гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр Монголын ард түмний яг албан ёсоор дэлхийн банкны 3-1 нь ядуу. Өөрөөр хэлбэл өдөрт $2 бага орлоготой. Улаанбаатарт нийтхэн амын 50 хүн ядуу. Өнөөдөр хотын захаар энэ хүйтэн гэрт тийм ээ хоол унд байхгүй ямар их ядуу гамшиг явагдаж байна. Тэгэхэд өөрөөсөө идэж суудаад таргалаад гүйлдэд идэг. Машин барьчаал байшин бариад тэрийг телевизээр рекламдал. Ийм бай тарах хүн ууралт юм байгаа үстэй. Бид юм учраас Монголын ногоон ямар ч ард түмнээс асуух асуулга өгч утсан. Тэр 23 жилийн өмнө үс сангаж энэ талбай дээр ижсэн юм арчлалынхаа бодох хэрэгтэй. Хэрвшгэл байх хэрэгтэй шүү дээ. Та нарын амьдрал өнөөдөр сайжирсан байж болно. Мөнгөтэй төгрөгт баян байсан байж болно. 23 жилийн өмнө
ямар шүү сэтгэл зөрөгтэй энэ Монголын ард түмнийг ямар амжилтанд ямар зүйлээ авчих гэж та нар тэмцчихээ. Тэр үнэхээр байх хэрэг. Тэрүүнгүй ингэж хувирнаа гэдэг та нарыг хувирахгүй гэж би бодож байгаа. Ерөнхийдөө хараад байхад олонних гэж багаас нь мэднэ. Нэг хувирахаар улсууд биш. А та нар яагаад хувирж ийм гэхээр цааны цаатал чинь дэлхийн капиталистууд, синдикатууд байгаа. Эдгээр чинь барьцсан биш. Нямд оржиг энтэнд аваачаад арх хөгжөө бүлжүүлэл тийм ээ. Сүүлд нь 32 хуудас юм гүн далаагаар уншуулад эн чинь юу харуулж байгаа хогчишүүл гэсэн үг шүү дээ. Бүгдээр нэг юм баригдсан байгаа. Өөр хүүхд чинь гадаад сурж гэнэ үү тийм ээ. Эсвэл энтэнд очиж мөнгө төрний хэрэгт орцсон уу? Ямар нэгэн факт баригдтал байна. Тийм учраас Монголын баялагийг барихтаар авахын тулд энэ 76-ыг чинь барьчаад байгаа. Яагаад тодорхой нэг улсууд дандаа засгийнхан гараад байна. Мөрсөгдөл шүү. Дандаа хойдолтой гадны эзэдтэй. Юм баригдсан ус шүү. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тийм ээ. Олон улсын financial юу ч юм уу тийм. Тийм учраас монголчууд бид нар одоо Монголын малчууд байгаль юм газар өгдөг шүү. Өвгдөөцөд энд оршуулаад тийм ээ. Бүх тийм улсууд чинь сэтгэл зүрх тэнд байгаа. Тэр нь очиж онгочоод дээрээс өөрсдөө юу ч өгөхгүй. Өнөөдөр телевизээр тэр нэг харлаа дарив сумын талаа гарч ийн ховдод юу ч өгдөг юм шүү. Хамаг юм аваад сүлбэн айцсан. Тэгэхээр тийм байхгүй. Үндсэн хуулинд бол 6-гийн 1-д монголчууд гол барих хууль 6-гийн 1. Үндсэн хуулийн Монголын байгалийн баялаг ард түмний мэдээлэл төрийн хамгаалалт төр хамгаалах хэрэгтэй. Төр хамгаална гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ улсуудыг хамгаалах хэрэгтэй шүү. Одоо тэгчийн яаж нөө баячуудаа хамгаалдаг үлдээд шүү. Тэгэхээр төр буруу ажиллаж байгаа байхгүй. За тэгэхээр манай нэвтрүүлэг бол шууд хилцүүлийн нэвтрүүлэг байгаа. Ингээд үзэгчийг авъя гэж бодож байна. Тано. Арим дэргэн. За телевизээр дууж байгаа намтараа. За таныг сонсож байна. За. Сая үзэгч юм уц тасарлаа. Тэгэхээр та бүхэн бас манай хоёр зочинтой үзэл бодлоо хуваалцаж өөрийн байр суурийг ихэд зам сонирхсан асуулт байх юм бол эфирийн 21 25 20 дугаар утсан бас олгогдож болох юм шүү. За та телевизээр дууж байгаа. За баярлалаа тань. Баярлалаа. Тэгэхээр сая үзэгч маань бас та хоёрыг маань дэмжиж байна тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас сая үзэгчийн санаа бодлол төр дэмж тайлбарлах. Тэгээ. Одоо энэ мөнх хоёрыг суулгах хэрэгтэй гэсэн асуудлыг сая юмар хэллээ л дээ. За энэ мөнх хоёрыг асуудлыг бол тийм терроризм гэж үзэх бол үндэслэх байхгүй. Угаасаа тэр чинь хуулинд заасан байгаа. За одоо хуулинд зааснаас одоо тийм өөр хууль ус зорилгод хууль ус айлхан сөртүүл гаргаар хүрэх юм зорилготой бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай үйл хэрэг. За энэ бол одоо гэмтэрийн чанартай. За тэгэхэд бол одоо бас ингэсэн байсан нь эсрэг дэлбэрэх байдлыг бол болгоомж авч явсан гэж. За тэгэхэд бол эдгээр бол терроризм бол одоо биш. Тэгээд тэр нэг одоо 103 нүүртэй юм шаардлага өгöd байхад нь одоо хариуг өгөхгүй байсан юм билээ. Хоёр сайд төгсөн учраас уулуурхан сайдхан хоёр байгуулагчны сайд хоёр. Тэгээд одоо энд бол одоо бухимдсан байна. Тэгээд тэр шаардлагыг өгөхгүй байж байгаа. Байгаль орчны одоо хуулиуд багц бүлэг өөрчлөлт хийх зарсан. Энэ бол одоо байгаль орчныг хамгаалснаас болж одоо манай эдийн засаг унаад байна. Ард түмний одоо амжиргаа дөрөөтэй зэрэг утгагүй мэртэй болсон. Тэгээд одоо байгаль орчны хамгаалах хуулиудыг дөрөөтүүлэх замаар одоо байгаль орчны огт хамгаалахгүй зэрлэг уулуурхай хөгжүүлсэн замаар л их мөнгө олё гэдэг энэ утгагүй яриа гараад.
За одоо энэ урт нэртэй хууль байна. Ашигт малтмалын тухай хууль, төгөөмөл гарах ёстой ашигт малтмалын тухай хууль байна. Алтны ил дод байдлын хууль гэж, цөмийн энергийн хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хууль байна. Одоо ийм одоо шууд байгаль орчинд нөлөөтэй хуулиудыг дөрөөлөх өөрчлөлт бол хийхээр болсон. За тэгээд урт нэртэй хууль бол угаасаа хэрэгжиж өгөхгүй байсан. Зүгээр одоо яриа маягтай компаниудын хуулиас зогсооснос биш нөхөн сэргээд тундраас хийхгүй. Тэгээд тэр урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр манай улс бол маш их өрөнд орно гэж одоо яриад байсан. Тэр бол тийм биш юм аа. Тэр компаниуд чинь тэр манай улсын өгөх гээд байгаа гэж ярьж байгаа мөнгнөөс хэддэх их мөнгөний хэмжээний хохирлыг байгуулагчид өчүүлсэн байна. Тэгэхээр бол одоо урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр манай улс бол одоо өрөнд орох биш. Харин их мөнгө олох байсан байхгүй. Одоо тэгээд гадаадынхны эрх ашигт одоо авилга ийм юмас суужл одоо энэ хуулиудыг одоо байхгүй болгож ингэж одоо чамаагаад байгаа шүү дээ. Тэгээд энэ Мөнхбаяр гэдэг одоо түүний нөхөд бол одоо ийм юм их хөлсөн аа л да. За тэгээд энэ хүмүүсийн үйл нь одоо нөгөө сумын арганд дүүргийн шүүхээс одоо ариун журам дүүргээ билүүж явсан гэдэг шиг хардах хэвээр. Тэр бол одоо их хатуу харлаа гэхэд бол яг жагсаал цуглааны хуулинд одоо энэ зөрчил гаргацсан юм байна. За тэгээд олон нийтийн газар бол одоо бас нэг бие авчих талтай зөрчил гаргацсан юм байна гэсэн утгаар хараад одоо торгох тал дээр одоо харах хэрэгтэй. Тэгээд одоо ариун журам дүүргээ билүүлсэн юм юм байна да гэдэг. Одоо хөнгөчөж үзээ хэрэгсэхгүй болгож болох юм үзэл харагдаж байгаа л да. За хэвлэл бол одоо тийм одоо яг тооч гэж тийм учраас энэ хүнийг одоо суулгах бүрэн үндсэн байгаа гэж ирнэ гэдэг харж байгаа. За манай нэвтрүүлэг бас шууд хэлцүүдийн нэвтрүүлэг учраас бас олон үзэгчийн санаа бодлыг тусах үүднээс товчхон ингээд тайлбар өгөөд тэгээд үзэгчээ болцоо аваад явъя гэж бодож байгаа одоо. За таныг сонсож байна. Байна уу? Байна, таныг сонсож байна. За, наад бүгээр гэдэг хүнээс одоо сонслох хэрэгтэй байна уу? За. Батуул идэвхтэй бид чинь ажлын яагаад л юу болоод байсан шүү дээ. Эвдээ ажил бат шүү дээ. Одоо яг наад чинь бас их орныхоо төлөө бас төлж явахгүй шүү дээ. Сонслоход ястай шүү дээ. Батуул эднэр ажлын хөрөн өөртөө бас дутагдсан мэдгүй бас юм болохгүй шүү дээ. Өөртөө дутагдaltaй болсон шүү дээ. Монгол улсад өөртөө дутагдлыг мартчихаа. Тэгээд нэг хүнээ зүтгэх нөгөө хүнийгаа шоронд тавьдаг. Бүх юмуд идэвхтэй батуул дөрвөлтөний тавтай шүү дээ. Болохгүй шүү дээ. Атомныгаа бас аргатай. Атом чинь бас доотаж чинь дандаа юм бүх юм үнд ороод бүх юм ингээд доотсон юу болоод шүү дээ. Ихтэй өөртөө өөртөө пландаа ирсэн гэж бодлоо яриад байгаа юм. Болохгүй шүү дээ. За баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлэг бол ард түмний чөлөөт эндэр болдог нэвтрүүлэг байгаа. Хэн дуртай нууцтай тийм ээ. Бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болдгоороо бас бус нэвтрүүлгээс давуу талтай болов гэж би боддیں۔ Тэгээд та бүхэн бас сайн үзэгчтэй санал хийгээд тийм. Энэ эмэгтэй бол одоо маш их бухимдж байна л да. Амьдрал хүндүүлж эхэлж байна тийм үү. Юмны үн өссөн байна. Нөгөө амралтууд нь бүтэхгүй байна. Тэгээд энэ арчлынхны нэг юм нэг шоу маяг. Одоо хүний амьдрал идэх холбоо гэхлээр одоо нэг гой гоцсомсчээр нэг гой юм яриад суугаад идэг юм чинь ёс суртахуунгүй хүмүүшгүн зан шүү дээ. Энэ чинь дунд нь одоо гадаадын орнуудад та нар бүхэн хаалта эдгээр очдог гадаадын орнууд ядуу зүдүү газар гүйж очиод яг ижлэхэн зовоод ижлэхэн хамтраад энэ амьдралыг яг дээшлүүлгээл явж шít. Тэгээ хоёрдугаар энэ терроризм гэдэг мөнхөрийн түрүүний ярьдгийг аюултай байхгүй. Одоо ингээд одоо гар утас муцсан шууд ингээд чагнаад эхэлнэ шít. За энэ хэлхин талаар. Одоо ингээд бид хоёр өнөөдөр ингээд мөнхөрийг суулгээл дэмжлээгээл ярина. Энэ одоо нэг iPhone гэдэг нэг утас байна. Энэ утас яадаг вөхөр ерөөсө батарейг нь унтраасан ч гэсэн дуртай үедээ чагнаж идэг гэж байна. Одоо дэлхийд даяар терроризм эсрэг тэмцэж байна гэдэг. Одоо ингэж айлган сүрдүүлж хэлж байна тийм ээ. Бидэрт одоо тийм мэдээлэл өгч хэлж шít. Та нар одоо мөнхөрийг хэрвээ дэмжиж ингээд байх юм бол Америкчууд та нарыг сонирхож эхлэх шүү. Гэсэн юм одоо сая битэрийн ярилцлаганд орохын өмнө гэж буцаа хэлж байгаа шээ. За дараагийн үзэгч авъя. Бано. Бано таныг сонсож байна? Бано та холбогдлоо шууд нэвтрүүлэгт. За таныг сонсож байна? За та тэгвэл нэвтрүүлгээ үзэж байгаа би тайлбарлаад тэгээд холбогдороо. За тэгэхээр сая үзэгч маань бас яг юу яриад байна гэдэг юу гэж ойлгож болцсон бол та өнөөдөр бол дөнгөж саяхан бас цугаад харуулсан үзэгч байх юм бол өнөөдөр
манай нэвтрүүлгийн зочноор Монголын ногоон намын дарга бом ялагч ба за мөн иргэний хөдөлгөөний идэвхтэн мөнх хоёр нар оролцож байгаа маа. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа асуудал бол гал үндэстэй холбооны иргэн тойронд асуудлыг бол ерөөхдөө хөндөж ярилцж байгаа тийм ээ. Тэгэхээр саяны хүн бол одоо юу ярилцж байгааг бол мэдчихсэн юм байна. Яг бол төрийн ордон руу буу шагаас улсуудыг та нар яагаад дэмжиж байна гэдгийг ярьж штеп. Тэгсэн. Тэгэхээр би юу гэж ойлгож байна мэдээж зүйл уучлалтай. Тэгэхээр энэ хүн бол асуудлыг ер нь бүрэн ойлгож байна. Тэгэхээр бид нар бол одоо яг төрийн ордон руу буу шагаас нь зүйл гараагүй ш. Төрийн ордон руу буутай атсан. Тийм ээ. Төрийн ордон руу номсон харахыг та өдөр жилийн бүгд харсан. Тийм ээ. Гэхдээ яагаад энэ хүмүүсүүд ийм юм хийгээд байна гэдэг чинь энэ хүн чинь аргаа барж байна. Боо яванда буу ачаа буудаж магадгүй шүү дээ. Одоо буудаж шүү гэсэн юм үзүүлж штеп энэ бид ингэж ойлгож байна. Яагаад гэвэл энэ ард түмээр хэлцэх нөгөө нэг элбэг дөрж байгаа яриад байдаг шууд арчлалын зарчим чи хэрэгжихгүй байна элбэг дөрж байгаа. Энэ ард түмнээс асуухгүй. Тэр таны доор байгаа тэр сайд танаа намын тэр ган хоёр гэдэг хүн чинь энэ хууль зүйн асуудлыг одоо өөрчлөлт хийхин тулд ард түмнээс асуухгүй. Одоо нэг хэдэн уул уурхайн компаниудыг л одоо тийм 400 лиценз эзэдээс л дарамтанд ороод тэд нар айлгын сүртүүд ер нь алтныхан бол хамгийн болохгүйсүүд бааш. Эдгээр чинь жинхэнэ террористүүд байгаа байхгүй. Мөнгөтэй, хэр мэдээлэлтэй, телевизэртэй тийм ээ. Ийм улсууд чинь Монгол улсыг атгахчаад байна шүү дээ. Нэг 60 мянган уул уурхайн салбарт ажилладаг гэж байгаа. Гэхдээ бол жилийн бүхэл бүтэн ажиллахгүй шүү дээ. Тэрний нэг 10% бүтэн жил ажилладаг гэж байгаа. Бусд нь бол зүгээр улирлын чанартай. Тэгтэл 700 мянган хүн амьдарч байгаа. Монголын газар нутагт ламтлагчны амьдарч байгаа газар нутгийг сүтгэж байгаа. Ингэж болохгүй шин. Шудраг ёсны наацхын тоо статистик дээр таахгүй байхгүй. Энэ статистикийн газар Монголд одоо мэдээлэл дандаа хотлоо мэдээлэл. Бүх юм болж гин бүтэж нэг дуу гэдэг шүү дээ. Тэрүүн шиг л хусаад байдаг. Үний хэрэг дээр яг энэ тоог л хэлэхэд ойлгоно шүү дээ. 700 мянган хүн хоол олж иддэг газар нутагт 60 мянган хүнийг тижээгийн тулд бүгдийг сүтгэж гэж болно. Тэгээд сүйтгэсэн газар нь дахиж хүн амьдрахын аргагүй. Ялангуяа Улаанбаатар гэхэд урааны асуудал байна. Тэр чинь ямар их хортой газар. Тэгээд Монголын компани гадаадын компани шүү дээ. Ийм их шудраг ус байдлууд гарч байгаа учраас ард түмэн зэвсэг бариад босно. Дорногоор тэр Улаанбаатар гэхтээ харж яхад бол тэр залуучууд чинь өрнөлөг хийж байгаа уул уурхайн компанид шууд буугаа бариад очдөг гэсэн шүү. Тэгжэл зогсоосон шүү. Өөр арга байх багшгүй шүү. За дарыг үзэж байгаа юм. Бано. Хаадаг байна. Тийм та шууд нэвтрүүлэг тавьлаа. За. Таныг сонсч байна. Нэвтрүүлэг. Таньчлаад юм. Кампээр бэлтээ. Сая. Зарим юу хөшөөд төрөлсөй надад сайн нэг юу болсон гэж байна. Тэгээд энэ одоо олон жил болж байна даа тэгээд бас нэг идэлж тахгүй байхгүй. Энэ хинээр маань автомд түнээс тийм ээ. Тэгээд танд ямар санал байна? Та шууд яриад байна. Наадгаар нь шуургагаа одоо энэ идэл тавтаа шуургаа ажиллаж яасан бэ? Хойдон дагуу ч өөрсдөө тэр юуныхаа автовч байгаа шүү. Тэгээд чөлөөнд тэгээд тавтаа байгаа. Daar is het gewoon. Dat dan ook ooit in ons moet komen zo maar nog verder. En die wil ik niet daar horen maar. Тэрс өнөөдөр ярилцж байгаа сэдвээс маань бас жахан гажиж байгаа юм л тийм ээ. Гэхдээ гажих биш нь ерөнхийдөө энэ нэг л чиглэл юм яриад юм л дээ. Тийм ээ. Өөрөөр нийгэм шудраг ус байдал байна. Айлч намж гарсан тийм ээ. Шүүхийн байгууллага бүх юм дарж байна. Тэгээд ийм учраас ер нь ард түмэн яах юм бэ одоо зоргийн хэрэг илэрхгүй байна. Дүүн 40 жил одоо сайд дарах хийлээ илрүүлж чадахгүй. Төр зэсэг дотор байгаад байгаа шүү дээ. Санаа нь бол хэргийг илрүүлээ ээжийн амьд байхтнаас тэгэл амьд байхтны хэрэг илрүүлж хийвсэн гэл байжсэн тийм ээ. Ээж нь бурхан боллоо дүүн одоо ах нь одоо гадаадд бас хэлсэн байдаг гэсэн тийм ээ. Энэ улсууд өмнөдөр олоншоод хашиж байна. Гэтэл энэ хэрэг илэрхгүй. Яагаад илэрдэггүй тийм ээ. Тэгэхээр энэ хэрэг бол одоо илрэх магадлал хүндэртэй гэж мэрэгчлийн улсууд яриад байдаг. Тийм ээ. Одоо манай Батүл дарга бол тэнцээ орч малгайгаа мартсан нэг асуудал. Бас дээрээс нь амьд гэрчтэй. Амьд гэрчтэй. Дээрээс нөгөө эмэгтэй гар хөлийн ногтлоо дараа чамааг явал тэрий чаалах шиг шилээ явсан гэж байгаа тийм. Тэгэхээр илрэх магадлалтай гэж мэрэгчлийн улсууд нь яриад байдаг. Илэрч өгдөг.
Эсвэл энийг болох хэрэгтэй. Илэрхгүй юм байна. гэж болох хэрэгтэй ш. Илүүлж чадахгүй. Тэгэхээр улс төр хийж болохгүй байхгүй. Одоо би байж байгаа л одоо дүүн би юм төрс байж байвал илрүүлэх гэж би төрсгэн ажил хийгээд байгаа гэдэг яриад идэг. Бүхэлд нам байгуулсан шүү дээ. Иргэний зураг. Одоо бүр манай ногоо номын нэр болоод иргэний зураг ногоон болсон. Үндсэндээ бол яг нам байгуулсан гэхээр ахыгаа дэмжлэгийг одоо алсан хэллэгийг илрүүлэх гэсэн. Артан Монголын артан туслаач гэсэн. Тусус манай нам 2000 он тусалсан ш. Сонгуульд ирж ирсэн. Хариуд нь яаж манай намыг өрлөг өшгөлөө. Тэгэл одоо ногоон гэдгийг авчаад сонгуул 2 судал авчаад тэгээд дэмбэрл янз янзын усуд ороод ирсэн. Ингээд улс төр хийж болохгүй байхгүй. Альва нам гэж зоригтой, утгатай, санаатай байх хэрэгтэй. Тийм ээ. За дараачих үзэгч гараа. Боно. Танд их сонсож байна. Сайн. Одоо бид тэр ажил болон гэж даруулж яхих би тийм үстэй. Зөв шүү дээ, зөв. Тэгээд сигурээ болсон байгаа мó усан авшууд мөнгө бууж авах хэрэгтэй. Хоглох услаач дуусна. Тэгэхээр тэр төрийн тодорхой авшууд ч бүгдээ зориулж юм. Одоо энэ цаадаа одоо ханахаар болсон биш үү тэр авшууд. Бид тэр ядуу ажиж тийм биш. Амраач ч юм. Харахаа өдрөөс төсөн бид ядууч юм байна. Наамаа авшуудтай зэвсгүүлж авах хэрэгтэй юм уу? Авшууд Эдгээр чи дахин батуулын харигд сомжоох хэрэгтэй юм уу? Навшууд. Байтар навшууд ч одоо хахаа дургуурч одоо уус гэж яаж ярьж болохгүй. Тийм. За баярлалаа. Ахи болоод энэ чамдрын чотгоос тий. Наамаа навшууд бүгдээ дахин сомжоох хэрэгтэй юм уу? Тэсвэр тэмцэхтэй одоо байхи. За онцгой бүгдээ ч бууж авах хэрэгтэй юм уу? Навшууд. Да, он еще думает, что это ахимовый директор стеби. И дорогой директор стеби. Надо что-то хасик цата доктор. Это хитрый ему завон что-то. За одоо нийгэмд бас юм бохомжлоо. Тэгээ энэ бол одоо нэг дүрхээр байж сая санал асуулга явахад 801 хүнээс санал асуулга авахад 45 хүн зэвсэг байж босох ёстой. Зэвсгээр энэ асуудлыг шийднэ гэсэн дүртэн гарсан. Гэтэ Монголын ногоон ном бол Дайнлын ногоон номны хэсэг бидний дөрвөлтийн зарчим бол альва асуудлыг хүч хөрвөхгүй зөвшөөрөлтөөр шийдэх гэсэн чиглэлтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлийнхаа хүрээнд бид нар ямар ч байсан зэвсэг барьж альва асуудлыг шийдэх нь бол буруу. Энийг бол ард түмэндээ хэлж хамгийн гол нь нийгмийн идэвхтэй байр сууриас хандах хэрэгтэй. Жагсах хэрэгтэй, байр суурийг илэрхийлэх хэрэгтэй. Тийм ээ. Янз янзын хэлбэрээр жагсах хэрэгтэй. Тэр буу яриад очно гэдэг чинь бас нэг жагсаж байгаа нь хэлбэр шүү дээ. Буудаагүй шүү дээ. Энэ хүний ярьдаг шиг өдөг юм тархилын буудчих юм бол одоо заа үнэхээр одоо буудчлаа гин шүү дээ. Тэрнээс энэ хүн бол одоо үндсүүлээр орсон эрхээ илэрхийлж байна. Зэвсгээрээ татсан байна. Одоо буу ярих зөвшөөрлөлтөн бол одоо тэр ордны хойд буутай гэж болохгүй шүү дээ. Хууль байхгүй шүү. Тэр нь ч буу мөн одоо эрх нь өөр төр байдаг юм бол. Тэгэхээр хуулийн хүрээд бүх юм болсон баха. Тэр бууд алдсан хүн одоо ямар хүн байдгийг. Тэрс үнэ ярьсан тэр жагсаалын хуулийг зөрчсөн байх гэж ярьж илээ. Тэгээ журам юм шиг л ш, хуульч журам юм шиг. Жагсаалын хууль дээр ч юу заадаг вөхөр би тэнд очино гэдгээр жагсаал хийх гэж байгаа илэрхийлэх ёстой, мэддэг ёстой. Ийм л арчилсан зарчимд дээр явж байгаа. Хуулийн өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа. Харин бинийга буудаж ална, тийм ээ. Хүйс тэмтэн гэж ярих бол монголчууд бид нар ялангуяа зөөхөн монголчууд болохгүй. Харин ингээд харгалаад баяжаад гөлийгээ тийм ээ ард түмний тийм ээ зовлон дээр жаргаад байгаа нөхдүүдийг бол жинхэнэ хулгайчаар хэлж явах хэрэгтэй. Чи новш хулгайчтай чи. Энэ байцаа зүйл гэж ойлгох. Манай нэвтрүүлэг манаас өндөрлөг тийшээ хандж байна. Одоо нэг үзэгч аваад тэгээд бас товчхон санал бодлого хуваалцаа тэгээд ерөөхдөө нэвтрүүлэг өндөрлөе гэж бодож байна. Боно. Арайнд таныг сонсож байна. Энэ их хурдан ядмаг бол баймаар ядах төгсөж байна. Яг ичдэг харваа дээр нь. Наадмын одоо яг дарамт энэ наймаач Монгол хийж байгаа шүү дээ. Энэ одоо их хурдан гэж бодсон яаж байж байгаа одоо тэр их хурданаар нэг бол тэр 19 50 шиг юу вэ? Гол толгой багтахгүй хаалга одоо баймаар юм. Яг ичдэг цогтоо. Авсан багтаа бүгд аваад байна. Сажигтай маш шат болох юм байна. Сайн хүмүүстэйг аж үүсгэн чараа юу юм бэ зүгээр одоо тэмцэл ихтэй байна. За баярлалаа. Зураг нэрээд хүмүүстэй бид нар энэ сезонтой мэдээтэй идэ байгаа юм байна. Идэ яг аваад байгаа. Тэр хүмүүс зөвчнөө явуулж байгаа юм надад шиг. Тэр онцгой гатаа. Матнуудаа янз янзын тийм ген юутай байж чинь үгүй яагаад гэдэг чинь яагаад тэр юм шиг нэг бодож
마시고 빠졌다 이제 이거는 처음에 뭐가 이렇게 하나씩 있는데 갑자기 이제 맞아 이거 가라는 거 이거는 그래도 신이 맞추고 이제 와서 저거 무슨 뭐 붙여지고 맞추고 약속하거든. 내가 지금 가수가 약속하거든. 마지막에 이제 와서 없어서 가고 싶다고 이거 또 아니면 하고 싶다 이러면서 마지막에 와서 시작하고 하고 싶다 저거 이제 와서 이제 두고도 아빠가 두고도 또 예를 봐가지고 말이지. 오빠 같은 숙소 스튜던트 뭐를 민지 주봤다. 그거 이거 좀 같아. За баярлалаа. 그때 보고도 그 출퇴 때 나와있다. За. Тэгэхээр бас бүхэн гэсэн үзэгч холбогдлоо. 사실 ард түмэн бол одоо үнэхээр их бухимдж байна. Одоо энэ ард түмний амьдрал одоо дөрөвдөх тосон бол энэ төрийн түвшээд өндөр албан тушаалтнууд байна. Их хөгжиж ирээд байна. Тэгээд юуг одоо хөгжүүлж ярьдаг болсон би гайхаад байна. Монгол улс үндэстнийг одоо сүнэхийг хөгжүүлж яриад байна. За одоо бол ингээд үсрэнгүй хөгжлийн гараан дээр ичсэн байна гэж яриад байгаа. Үсрэнгүй хөгжил бол өнөөдөр дэлхийд дээр баг нэг ч оронд одоо байхгүй байгаа юм хэлцэл. Одоо Арабын улсууд нэр толбруулж эхлэхэд одоо тиймэрхүү байсан. Тэгэхэд Монгол бол ерөөсөө тийм үсрэнгүй хөгжил байдаггүй. Хамаг юм одоо 23 жилийн турш одоо сөрөж мөхөд одоо нийгмийн бүх салбарууд өнөөдөр аваар байдалтай болсон. Өнөөгийн үеийг бол одоо үсрэнгүй хөгжлийн үе гэж нэрлэхгүй. Одоо нэг аваарын үе болчлоо. Одоо энэ бидний нийгэмч нь одоо бүх юм сүрэл бэлэн болчлоо. Төгшүүрийн одоо хараг дэлтий. Ийм юм ярих хэрэгтэй л да. Тэгээд энэ хүний хэлж байгаа зөвлөдөө зөв юм ярьж байгаа хүмүүсийг одоо элдвэр доромжилтай ярьж одоо үүсгэж байна. Одоо тэр мөнх хоёрыг байтугай мөнх хоёр гэсэн баг үг хэлсэн хүнийг бол одоо янз бүрээр үнэхээр хамжиж явах гэж байна. Одоо миний хувийн амьдрал дээр ихэд юу харагдж байна гэхээр одоо миний интернетийг одоо байнга тасалж байна. Утсыг маань тасалж байна, утсыг чагнаж байна, хойноос хүн дагж байна, өдөө хатгаж байна. Гэтэл одоо гал үндэсний удирдлагад байдаг одоо тэр ватер баялагтай залуу чинь бага машинтай гэр орны бүсэлж аваад чи юу яах гэдэг вэ? Алан талан гэж санал хэлээд тэр хүн ч одоо баг нуугдах хөндлөлөөр одоо ингэж байж шин. Ингэж одоо байгаль орчныхныг өнөөдөр бол дараа эсвэн байгаль орчныхан болон нөгөө үзэлтнүүдийг дараа эсвэн одоо болж өгөл одоо тэр Америкийн ч байт юм уу олон улсын ч байт юм уу террорист жагсаалтанд оруулаад өөр тэр Аль-Каида шиг сүнөөчий гэсэн ийм байдал байна. Энийг одоо үнэхээр болохгүй бол ард түмний бүхэндэл одоо хязгааргүйгээр хөдөө орон нутагт бол ер нь зэвсэг бослогод хийхгүй юм бол одоо болохоо байцсан байна гэсэн солон байна. Тэдний үг бол одоо ноцтой. Ягаад тэгэхээр тэр хүмүүс ч одоо өөрсдийнхөө мал сүргийнхэн болгонд бүгд тэр бууз зэвсэгтэй байдаг. Бууз зэвсэгтэй жагсаалаа хийж байна. Хэрвээ болохгүй бол одоо бууз зэвсгээ хэрэглэн ч хэлдэг. Энд чинь бол одоо тэр төрийн ордныхоо бууз зэвсэгтэй жагсныг бодоход бол одоо далай туслах хоёрыг харьцуулж байгаа юм шиг юм. Харьцуулахын аргагүй үзэгдэл очиад байна шүү. Үнийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг маань үгээр өндөрлж байна. Тэгээд бас өнөөдөр цаг зав зарцуулсан манай нэвтрүүлэг төвчж оролцсон бас үзэгчтэй санал бодлого болсон та бүхэнд баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй өнөөдөр манай нэвтрүүлэгт маань Монголын ногоон намын дарга Дун Ялагч за мөн одоо иргэний хөдөлгөөний идэвхтэн мөнх баяр нар оролцлоо. Тэгээд бас холбогдсон бол холбогдож амжааг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ямар ч эх 7 хоногийн 18 цагаас эргээд өөр зочинтой өөр халуун сэдвээр та бүхэнтэйгээ яриа өрнүүлэх болно. Ихний гарагт уулзлаа түрүү.